нөгөө Азтай бадарчны төгсгөлийг хэдүүлээ Бапурыгаараа дуусгах юм байна шүү гэдгсэн чинь пароди байсан. Эстрадын дуусны пароди дуулдаг. Тийм тэгээ бөөнөрөл дуулдаг шүү дээ. Гайтай юм шиг Сүхбаатар дээр нь тоглолцоод тэгвэл нөгөө пародийн надаар эхэлж таарсан юм а тий. Тэгсэн чинь ингээд дээл хувц элдв шалдын гизэг мэдзэг одоо яан зүр юмтай яжаад тэнгүүтэл муу бихээтэйгээ ярьлаа за бихээ минь. Одоо ерөөсөө төтөө дүү минь. За энэ хувцыг хурдан тайлахгүй нэг горгүй юм байна шүү. Амжихгүй шинжтэй шүү. Гараал дуусаад клюс руу ороод ингэсэн чинь манайхан нөгөө дээлийн энэ давчийг тайлах гээд 5 хүний гараар ороод ирсэн. 5 хүний 10 гар ганцхан давчин дээр. Тэгээ 10 гарч ерөөсөө нэг давчийг тайлахгүй байлээ шүү дээ. Нэгнийхээ нэг ингэж. Тэгээд дараагийн 10 гарч энэ лүгс 10 гарч энийг тайлдаггүй байлээ. Байж нөгөө чанга яхаар микрофон бас ингэ орж ирэх гээд. Тэгээд нөгөө чи тайлаад тэгсэн чинь манай Батбаяр маань уг нилээд исэж хөгжмөө ингэж пауз авч байгаа л тэгээд төгсгөл болсон чинь нөгөө Бапурыга тавилаа. Тэгтэл би фантази тайлгдаг байж байгаа чинь. Балраагаад дээлээ шидэл гутлаа тайлаад тэгсэн чинь нөгөө Никитоны Бачлалны дуу эхэлсэн. Яг эхэлдгийн даваан дээр гутлан өмсгдөг байж байгаа юм чинь. Одоо дотор бол яг нөгөө дээгүрх жилет милет цацаа өмссөн. Хөлөөснөөс готлгүй хөл нүцгэн гараад гүлтэй биш ямар Никитоны Бачлал хөл нүцгэн байгаад төдөл болоо шүү дээ. Хоёр гутал ерөөс өмсгдөг. Хойлоо өмсгдөг. Ингээд дуугаа эхэллээ. Хөлөөснөөс. Тэгэл гараад манго, танго гэдэг доогоор хөл нүцгэн хүнэлт болоод байна. Тэгтэл доотл бихээ готлом сүлээд байна. Бас бүгд өмссөн. Хөлөө нууцсан. Тэгэл амд хөлж ивэл одоо бодоо гэж. Ямарс харагдаж байгаа хэрэгтэй. Харагдаж байгаа хэрэгтэй. Тэгэхгүй л энэ хамтлага боллоо гэж шүү дээ. Оо ам барьж байна. Ингээд ойлгох төрн шүү дээ, тий. Нөгөө дуунд явчих юм бол. Үнэн эвгүй аахгүй. Жижигч нь байхгүй дуунд явчих юм бол тэгэл тэр чинь яг Азтай бадарчинд яасан гэхээр бас Азтай бадарчин чи өөрөө төгсгөлөө ягаагүй. Тэгээ янгууд манайхыг ингээд янгууд нөгөө та нар дуусгачаар гэсэн бидэрт нэг юм бэлэн Бапурис яасан гэхээр тэр Бапури дээр чинь бүх оршин урлагийнхаа нэрийг оруулсан. Тийм Бапурис учраас нийтэд их хамаатай яг тэнд оролцож байгаа жүжигчдэд тэр чинь стаглуудаа нөгөө тэр Эрдэнэ зан үлзийхүү дэмдээ бүгд орцсон. Жанжаах ташгүй ахыгаа дурсан, дойлоо ахыгаа цэвэн ахыгаа дурссан. Бүгдийнх нь нэр ордог учраас тэр их оруул их гоё юм байна гэд огцом шийдсэн учраас тэгэд нөгөө прогонго бид нар ч өнгөрөөд манай тэрийгээр төгснө гэхээр бид нар чинь тэгээд аваач төвшөөрсөн чинь тэрийгээ тооцоогүй тэгээ балрахгүй юу тий. Юутай бол жоохон төстэй юм байна акробаттай. Акробат уу? Акробат нээлтэн дээр бид нар чинь баах эргэлт мэргэлт хийгээд байсан тий. Тэгсэн чинь би ингээд клюсэнд өөрийнхөө юм хийчээд ингээд зогсон чинь аглуу тэр цаатлаас гүүгэл ирж байгаа хгүй. За сүрхэн ирэхэндээ гэсэн чинь гүүгэлээ. За эргэлээ. Яагаад ирэхгүй нэ гэсэн чинь гүүсэрөөд клюс дорч нэг иргэмш айдаад буусан чинь клюсэнд иргэсэн шүү дээ. Үзэгчдөө зүгээр гүүгээд өнгөрцөн тэгээд. Нөгөө зориг хөл хоёр нь хүрэхгүй байгаа байхгүй. Чи гүүж явахдаа бас тэр чинь зориг хэрэгтэй ши ингэж мэгдээ. Чи ингээд энэ таарч өгөхгүйсэн байхгүй гүүж явах. Гүүгээд дэдэг тэгээд энэ таарч өгөхгүй. Тэгээд зориг нь бас дутчаад тэгээд зоригдоод ингэсэн чи клюсэнд. Зрэлтор нэг үедээ гүүгээд ингэсэн гүүгээд байгаа байхгүй. Та нэг яа да бас нэг ингээд нэг юу айхтар юу ингээд хамгийн сүүлд дуусахтаа ингээд биш ингээд зрэлтор ингээд дуусах гэсэн чи амар эргэж чи буудаж хараад юм бол Оноо шүү. Оноо. Ингээд авс үлш байд. Хот дэс. Хинж автаад. Аринтроо галтаад. Ингэж арагшаарчаад игсэн. Шинжилгээний урлагийнхныг хүрдэг байхад бид нэг байгууллага дээр ороод тоглолтоо хийчихгүй юу? Дуутай хийж арай ондоо. Яриа тийм бас хэцүү шинжилгээний баяр дээр тий. Тэгсэн чинь битээр шүү дээ фантамим хийвэл яах вэ? Оюутан багтаа. Шинжилгээр фантамим хийсэн. Тэгсэн чинь байгууллаганд ороод орчих. Хоёр давхрын цагдаагийн байгууллага байсан чинь мэрэгжлийн хяналтын нэг давхар руу орсон тий. Чингис үү? Тий шууд ороод ерөөсөө яасан усуу дараагийн урлагийн хүн харахаараа байлаа. Харахаараа гэдэг. Мөн үг хэлгээд гарч. Тэгээд тэр фантамын машинтай явдаг юм фантам юм. Тэр үзэгч тэр нөгөө нэг баяраа тэмдэглэж байгаа сууж угаал хундах. Дуугүй хөдөлгөөлтөө юу те. Тэгээд тэгсэн чинь ингээл машинтай явж байгаа мовж байгаа тийм фантам юм ягаад хөгжимдэр ингээл байгаа. Тэгээд нэг өрүүлэн ингэж байгаа тэнгүүт өрүүлээ булаацалтаа л байдаг байхгүй. Тэгсэн чинь үзэгч юурдаа тоодгүй. Тэгжээс нэг цогтоогоо босоод ирлээ. Юугаа булаацалтаад байгаа бэ гэдэг. Бүр тайцны урд талд хүрээд ирсэн шүү дээ. Нөгөө авгаач арга бариад
Өгчөөчтэй гэж. Тэр юм хийгээд зүгээр юм хийгээгүй. Айгу ойрхон сууд. Оёд таны юм будаацалдаад байна гэдэг хөөгд гаргасан л да. Баяр дундуур юм будаацалдаад байна. Тэрийн номерууд дандаа тэнэг ганцгүй. Аглагын сургуулийн ой болохгүй юу? Тэгсэн чи эн чинь хүндэт сурагч болоод тэгээд эн чинь багаас айлаалагчаар явсан юм байлээ сургуультай. Тэгээд чамд нэг номер дохон томлуулна гэсэн чинь би ч тэгээд дагаад очтгүй яах вэ? Тэгээд битэр чинь нөгөө нүд мүдийн авдаг. Номер дууслаараа. Хэсгээд юм тоглож исэн чинь Үзэгч мартчихгүй юу? амар би ингээд аглагын нүдийн ингээд татаж авдаг тийм хэсгээ ингээд хараад ингэсэн чинь хүмүүс алга ташихгүй юу? Шамар сони юм би. Энэ нүд ингэж яхад хитцээ шиг алга ташиж байгаа юм тэгээ. Гэж тэрүүх хооронд бодоод тий амар хүчинтэй гэж бодоод амар урам аваад ингээд харсан чинь хүмүүс цаашаа харж. Бүх хүмүүс босоо цаашаа харж. Бүх хүмүүс юу вэ гэсэн чинь нөгөө хөдөлмөрийн аваргууд нь цаанаас орж иж байна. Тэгээ мань хоёрыг үзэхгүй. Мань хоёр зүгээр нүд мүдээггүй. Хашаа дуусна. Гомдонгоо ёсч. Одоо нэг байгууллагын шинжилгээ тэмдэглэж байгаад хоёулаа ингээд гарч идэж байхгүй ч нөгөө Өвөл шууд базагдаад авч юм байгаа чи заа ууч наах. Чулууч цагаад болохоор олдгүй байдаг чи ичиж байгаа. Тэгээд ийм том томоор олдно. Зарим баймд. зарим миний шүд айгу дойг Шажгиж ийсэн. айгу том. Ийм том бүхдэг. Тэгээд эхлээ Том шүдэ чулуу эд шиг чулуу аваад ийцэн. эхлээ шүдэ олдог байхгүй. Тэгээ оронгуудаа шууд цэвэрлэгч нарыг хайдаг байхгүй. Тэнгүүтээ 8% байхгүй зэгч. Жижиг чулуугаа яхийн тулд жижиг хэрэг 8 удаан ингээд төмөр хувийн хэрэгтэй. Тэгээд 0-оор орж юм яачаад шүд ёо. Тэгээд архины шил хайдаг байхгүй. Тэгээд тэр чи архины шил бол олчихно. Тэгээ яг нэг мэрзэн нүд мүдээ бол яг бэлчээд. Тэгээд тэнгүүтээ би тэр яадаг гэж тэр шүд мүд бөө болж очоод цалин юу гэсэн чинь чокоп. Хайрцаг чокол. Хайрцаг чокоп. Төмөр замын соёлын ордод орсон байхгүй юу? Төмөр замын соёлын ордод болоод за баярлалаа миний хөө гэхэд эдээ пионер ордны багш л байсан юм шиг. Баярлалаа миний хөө гэдэг чокопай өгөхгүй юу? Тэр чокопайг гараад хідүүлээд автобусд мөнгө авахгүй. Чокопай өдрөө шигтэй тасыг. Компани аврын бараа байсан. Тэгээд ингээл хөгжөөд байсан юм л да. Анх бид нар чинь бүр нэг аюу олуулаа нэг 3 микрофон дээр ингээ хуваагдсан. Тэгээд тэр микрофондоо үгээ хэлэх гээд хідэн толгоонууд нь нийлцсэн. Ингээл лээдэг гэсэн сүүлдээ тэр олон ингрийн мик те бүр гадаад руу одоо оноо найдаа найруулж шуймар загчиж авчираад нэг өөр өөрийн миктэй болж одоо дуртай газараа тайзны дуртай газараа зогсож ярьдаг болсон шүү. Энэ нөгөө нэг одоо ингээд 25 жилийн он шинэ жилийн нэвтрүүлэгтэр яг бид нар бас ингээд түүх болоод үлдэх бичлэг хийгдэж байна л да тийм. Бие биенийгээ хүлээн зөвшөөрөө дандаа ингэж мөрөлж дэмждэг хамт олонс ерөөсөө урагшаа явд юм байна. Ерөөсөө бид нар тийм л байсан. Би оноо ахыг 2 удаа тэг ингээд зүрхэндээ ингээд авсан байхгүй юу. Тэрний үгээр шүү дээ Ромео Жюлет жүжигэн дээр ингээд оноо ах тоглож байгаад өвчнээ болмаас тийм нөхцөл байдлын үүднээс би дублердод багш маань намайг сонгоод тэгтээ шударгаа сонгосон шүү бас тийм. Тэгээд тоглож байгаа тэр нээлтийн ихний тоглолтын дээр гарч байгаад оноо ах маань надад ингээд цэцэг бариад ирчихсэн байхгүй. Цэцгээ надаас нууж байгаа үзэгчд рүү орж иж тэгээд төгсгөлийн хэсгээр надад ингээд цэцэг үлгэржсэн би ингээд хүн бол гаднаа уйлдгүй юм байлээ шүү дээ. Яг үнэндээ бол гаднаа уйлах гэхээс илүү дотроо уйлах шиг үнц юм байдаг юм байна. Ингээд дотроо лааш ингэж хайлж урсаж баярлах яг тэр үед бол хоолооноос одоо дууж гардаг юм байна. Тэгээ оноох намайг тэрврээд минь дүүгээд нэг тэгжсэн тэр хамт олонныхоо төлөө тэр арталт байсан байдаг хүнийг боддог гэдэг чанар. Нөгөөх нь тэр гацаа хөөхтийн тэр дүр дээр тоглоод ингэж яхад би нэг цэргийн зарлаа авчаад нөгөө тэнцдэг байхгүй юу. Тэгээ тэнцгүүгээр гарч ирэхдээ дараа жил явуулна гинэ гэж хилээд ингэ гарч ирж хахад оноох ингээд цуг тоглож явахдаа ингээд ирүүн жичрээд нээлтийн тоглолтын дээр ингээд уйлаад исэн байхгүй юу. Ингээд хайрлаад тий тэр дүрийг хайрлаад ингээд бүр ингээд ирүүн жичрээд ингээд тэгээд манай багаараа бид нар тий одоо нэг дүүрээ тий ингэж бүгдээр ингэж мөрлөдөг байсан байхгүй да. Энэ хэсгээр дооёо гарна шүү, энэ хэсгээр ааяа шүү тий. Энэ хэсгээр одноо өгч шүү ингээд би үүнийг энэ өөрөө полифоны дуурж байгаа энэ хөг химнэл тий янз бүрийн хүмүүсийн тэр уянг бүгдээрээ ингэж өнгө алгалж манай X дүүцэд байсан болохоор одоо үнцийг алдахгүй цааш ч үнцийг алдахгүйгээр ингээд үрд мөх байх зүйлийг ингээд бид тэр цаг хугацаанд амжуулжээ. Партнер гэдэг чинь хүнд аягүй чухал. Тэгээ хүн өгүүлдэг юм байл шүү дээ. Ингээд яг тэгж тоглодог жүжигчтэй хүн өгүүлдэг те. Жишээ нь би одоо аглуу ингээд заримдаа өгүүлдэг байхгүй. Яагаад тэгэхээр одоо аглуу битээр ингээд эргээ утгад маш олон номерт партнер болсон юм билээ. Тэгээ тэнгууд битээр нөгөө хичээл гэдэг нэг номер дээр
тэр төгсгөлийн нэг өрсөлддөг хэсэг огт байхгүйсэн шүү дээ. Хоёулаа ингээд тоглож исэн чинь тоглолтын дундаас тэр гарч ирээ те. Тэгээд нөгөө онон ингээд алин дээр нь очих уу гэдгсэн чинь шууд аав дээрээ ээж дээрээ бит хоёр булаацалдаг шүү дээ хүүхдээ яваад. Тэгвэл аглуу ингэнгүүт гэр тэр над дээр ирж байгаа зүгэл те. Тэнгүүд нь би нэг юм хийгүүт он над руу ирэл ингээл уйлал гингүүт нь тэр харуу тэр шууд тоглолтын дээр олдсон. Бит хоёр 3 тим юм хийгээл тэгээ хоёулаа гарч ирчээд кулисний хажуу те. Хоёулаа гар ингээл цохиол хоёр нэгэ ингээ мөр зогчоол хоёулаа тэндээс ингээ авсан тэр гоё мэдрэмж эдгэр чи ингээ хүнд бодогдтiin билээ шүү дээ. Айгуу гоё те. Тэгээ тийм улсууд гэдэг шиг одоо манай уран бүтээлчид ингээд биеийнхээ олсон юмд айгуу гоё баярлаж, жаргаж тэрэндээс кайф авч те. Ингэжсэн учраас их олон сайхан Одоо би тэгээд одоо яг энэ яриан дээр би зөвөр нэг хүнээс буюу уучлахгүй гэж ингээ өсөж байгаа байхгүй би энийг дотроо л бодож идэг л да. Би эхнэрээс уучлах байхыг хүсдэг байхгүй. Яагаад тийм л вэ? Тэр тайзан дээр амьдарч яхад нь яг эхнэр нөхөр хоёр болцсон тий. Тэнгүүт яг энэ чинь ингээд нэг бие шиг болчт юм байна л да. Нэг нь ингээд жоох ингээд алдаатай юм хийх гээд байгаа юм шиг болонгууд нөгөөт нь хориглоо тий. Яг тэр үед би тайзан дээр зулааг бүр ингээд бас ингээд хориглоод идэг байсан байхгүй. Энэ бол маш буруу. Одоо тий нэг бүлийн хоёр эрэгтэй эмэгтэй хоёр жүжигчин ингээд одоо хамт ажиллахад их хэцүү зовлонтой. А яг тэр үед би заримдаа эхнэрийгээ бити чи ингээд амингээд тэгээд солиотой юм шиг тэр насны тийм юм байсан юм шүү. Тэрнээс би ингээд одоо эхнэрээсээ уучлахыг хүсдэг байхгүй. Тэгээд зулаа биш дараа нэг эмэгний дүр тоглож аглуутай бас тоглосон байхгүй. Тэрийг дандаа ярьдаг байхгүй. Аглуу дээр тоглосон чинь амар гоё юм билсэн шүү дээ гэдэг. Ингээд би минь авч яваад ийм гоё шүү дээ доо. Тэгэхээр үнэхээр би дотроо бодож шүү. Нэрээ тийм шүү. Одоо манай X нүцгэн үнэхээр сайн зүйлч чинь. Нөгөө аглуу тоглодог. Нэг эмэгний нэг юу гэдэг шүү дээ номерод шүү. Би Монголынхоо хошин урлагийн жүжигчдэр бол үнэхээр их бахархдаг. Энэ хүмүүс бол бас цаг үеийн их тийм эрсдэлтэй хэцүү үед бас их гавьяа байгуулсан сайхан уран бүтээлч. Тэгээд төдий чинээгээрээ өнөөдөр бас их тийм сайхан явж байгаа гэж би боддtiin аа. Тэгээд яг энэ ташрамд хошин урлагаар урлагтаа үнэн ч зүтгэж яваа бүхэл уран бүтээлчдтэй хамгийн сайхан бүхнийг хүсэн ирээё гэж бодсон.